Сайн бацгаанууд та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Жуделожи подкастын маань нээлж дугаар эхлэхэд бол инхүү бэлэн болоод байна. За тэгээд миний бодлоор энэ дугаар маань ерөөхдөө нөгөө арилжааны хуулийн буюу анхдагч хуулийг улсын хурлд хууль зүйн яамаас өргөн мэдүүлж байгаа юм лээ. Одоо засгийн газар гэсэн үг. Гэхдээ боловсруулж байгаа, хариуцж байгаа, хийжсэн нь болохоор хууль зүйн мэдээж юм байна шүү дээ. За тэндээс энэ 5 сарын 27 өдөр санагдчих мэдээ орсон байсан парламент цэцэг юмэн дээр хуулийг өргөн барьлаа гэдэг. Тэг яг тэр хуулийг өргөн барьж байгаатай зэрэгцээдлийн дугаар маань орж байгаа ах гэж би бол бодож байна. За тэгээд үүнтэй ч холбоотойгоор Мега маань яг одоо арилжаа эрхлэгчид буюу компаниудад нэг номерын хамгийн түгээмэл одоо тулгардаг буюу компани байгууллага гэж үн түрүүнд нэрийн баталгаажуулалтаа асуул яригддаг ч тийм. За тэрнтэй холбоотойгоор 10-аад жилийн өмнө болсон ч гэсэн стил одоо яг энэ аж ахуй эрхлэгчийн буюу хуулийн этгээдийн нэрийн маргаанд одоо маш тийм сонирхолтой кейс болон үлдсэн ийм кейсийг сонгож ярихаар бэлтгэсэн байна. За тэгээд яг ямар кейс юм болоо гэдэг дээр үргэлжлүүлэх үү? За тий. Хуулийн этгээдийн нэрийн маргаан гэд ярихаар ерөөхдөө нэг Монголд алдартай 2 3 хаан кейс ер нь байдаг. Тэгэд тэднийг та бүхэн бас дурдчихвал та сонирхол гэж бодлоо. За эхнийх нь бол яг энэ 2016 онд улсын дэд жүхээр эсэлхтэн шийдвэрлэгдсэн. Air Market говь болон Air Market гэдэг энэ хоёр нэртэй холбоотой маргаан байна. За энийг бол эхний хоёр үсгэн л өөр юм байна тий. Эхний хоёр үсэг нь өөр. Тэгээд ардаа говь гэдэг нэр залгацсан. Энэ ялгарч гин үү, ялгарахгүй байна уу гэдэг дээр бас шүүгүүж тайлбар өгсөн байгаа. За энэ маргааныг өнөөдөр та бүхэнд ярьж өгнө. За өөр бас алдартай ямар маргаан байдаг вэ гэж тэгэхээр Bod болон Bod International гэдэг хоёр компани хоорондоо маргасан. За тэр бол илүү нөгөө ийм нэг групп компани бүтцтэй байжгаад одоо шеэрхолдерууд нь компаниудаа хувааж тусгаарлаж авсантай холбоотойгоор хоорондоо ер нь трейдмарка хийн эзэмшгүй нэрээ цаашид хийн ашиглах уу гэдэг нэг ийм маргаан тэр бол иргэний шүүхтэр явсан санагдаж байна. За энэ маргаан бол нөгөө хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нөгөө нэртэй холбоотой маргаан буюу хариуцагчаар улсын бүртгэлийн газрыг татаад тэр бүртгэл хүчинтэй юу үгүй юу гэдэг дээр маргаж байгаа учраас энэ мэн бол нөгөө захиргааны байгууллагатай маргаж байгаа гэдэг утгаараа захиргааны маргаан болчдөг. Яг маргаж шүү дээ. Тийм. За нэг ийм хоёр алдартай кейс байдаг. Сүүлд бас эсэлхтэн шийдвэрлэгдсэн нэг маргааныг марлаа нэмж санал болгоно гэсэн тий. Тийм одоо энэ Мега энэ хоёрыг санал болгоод би нэмээд мөсийн маргааныг санал болгомоор байгаа байхгүй юу. Тэгээ ер нь нэртэй холбоотой юм 2 3хан гарт багтах цөөхөн ихтэй айгу алдартай гэхдээ ач холбогдол айгу өндөртэй маргаанууд байдаг юм шиг санагдсан. Одоо яг Монгол улсад чинь одоо хэдэн мянган чуулган итгэд байдаг гэлээдээ тий. Тэгэл нөгөө эхлээд компани байгууллагын юун түрүүн нэрийн баталгаажуулалт авангууд яг харахгүй давхцаж гинүү давхдахгүй нүү агуулгын хувьд ч давхцаж гинүү гэдэг тэр асуудал юун түрүүнд яригддаг болохоор энэ кейсүүд бол айгу тийм ач холбогдолтой байгаа хгүй. Тэгээ угаасаа Мегагийн өмнөх хоёр дурдсан Bod International тэгээд тэр мөстэй холбоотой маргаанууд дээр манах нэгэн дээр нь хэргийн мэдээлэл утас гэдэг нөгөө legal data дээр явдаг тийм одоо танилцуулах хуудас оруулаад нэгэн дээр мөсийг санаж агаар би подкаст дээр ярьсан баха хэддэх дугаар хэлээ та ерөн саяхан ярьсан. Тэгээ тайд сонсоод тавьчуулаад үзээрэй гэж болоос хэлмээрээ. За тэгээ бидэд бол ямар нэг байдлаар энэ Монголд байгаа алдартай 3 нэрийн маргаан дээр зарим дээр нь подкаст, зарим дээр нь case information sheet хийсэн байгаа шүү. Тэгээд бас илүү юм судалгаач үт юм уу те хичээлдээ ашиглах зорилгоор ашиглахаар бол бидэд доор линкийг бас холбоод оруулчих таад маань сонирхоод ороод үзээрэй. Тустай ялгаатай үйл баримттай айгу сонирхолтой кейсүүд байдаг. За тэгээд одоо энэ удаагийн дугаараар ярих маргаан руу орцгоё. За юун түрүүнд үйл баримтаа ярихаасаа өмнө ер нь энэ маргааны оролцогч талууд нь юу байсан бэ? Нэхэмжлэгийн шаардлага нь юу байсан бэ гэдгээ хэдүүлээ танилцчихъя. За нэхэмжлэгч нь бол ерөөхдөө Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Air Market гэдэг компани байгаа. За компанийн нэрийг сонсоод та бүхэн маань ерөөхдөө энэ компани маань гэдгийг нь бол гадралчж байгаа байх. За тэгээд энэ маргааны тухайд бол ингээд тодорхой компаниудын нэр дурдгатаад явна, үйл ажиллагаа дурдгатаад явна. Тэгээд яг нөгөө маргааныхаа онцлогоос хамаарат яг нууц гэж бол үздэхгүй байх гэж бодож байна. За тэгээд шүүх цэгмэн дээр энэ нөгөө шийдвэр магадлал тогтоол нь бол нийтэд нээлттэй бас байгаа учраас ерөөхдөө ямар нэг компани бас нууц мэдээлэлт одоо халдсан задруулсан энтер гэдэг рүү бол орохгүй болов уу гэж найдаж байна. За нэхэмжлэгчийн хувьд бол ийм нэхэмжлэгч. За хариуцагч нь бол
За тухайн үеийн нэршлэрээ Улсын бүртгэл статистикийн ерхий газар гэж байсан юм билээ 2016 оны нэршлэр. За одоогийнхоор бол Улсын бүртгэлийн ерхий газар байгаа. Хариуцагчаар татсан. За яагаад хариуцагчаар татж байгаа вэ гэд тэгэхээр энэ Улсын бүртгэлийн ерхий газрын нэр олгоод бүртгэгдсэн энэ тэр үйлдэл нь хүчинтэй юу үгүй юу гэдэгт тэр маргаж байгаа учраас хариуцагч нь энэ одоо Улсын бүртгэлийн ерхий газар байгаа. За харин 3 дахь читгээ дээр Өмнө Говь аймагт үйл ажиллагаа явуулдаг Air Market Говь ХХК гэдэг компани 3 дахь читгээ дээр оролцож байгаа ийм маргаан байгаа. За нэхэмжлийн шаардлага бол Air Market-ийн зүгээс 2 шаардлага бол тавьсан. За эхнийх нь Air Market Говь ХХК гэдэг энэ хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг бол хүчингү олгуулъя. Энэ нэрийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерхий газар хийсэн байгаа. Тэр бүртгэлийг нэгдүгээр хүчингү олгуулъя. За хоёр дахь шаардлага нь бол дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг энэ Улсын бүртгэлийн ерхий газар даалгуулъя. Ягаад гэхээр эн чинь манай нэр байгаа учраас гэдэг ийм хоёр нэхэмжлийн шаардлагыг юу байсан байгаа. Гаргасан байгаа. За үйл баримт руугаа хэдүүлээ орцгоё. За нэхэмжлэгч буюу Air Market ХХК нь болохоор ер нь бол 2000 онд энэ анх удаа энэ Air Market гэдэг нэрээ одоо Улсын бүртгэлийн ерхий газраас баталгаажуулж аваад за тэгээ энэ нэрээрээ компани бүртгүүлсэн. За тэгээд яг энэ одоо маргаан явж явах үед бол 16 жил орчимтэй яг энэ нэрээрээ олон улсад болон орон нутгийн ийм тийз борлуулалт болон аялал жуулчлалын үйл ажиллагааг бол тогтмол эрхлээд явж исэн ийм компаниас юм билээ. За тэгсэн чинь 2014 оны 10 сарын 20-ны өдөр бол Өмнө Говь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтс дээр болохоор Air Market Говь гэдэг ийм нэрийн баталгаажуулалт олгоод Air Market Говь гэдэг компанийг бол бүртгүүлчихсэн. За тэгээ энэ компанийх нь үйл ажиллагааны чиглэл рүү н ороод харсан чинь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах чиглэлээр бүртгүүлээд ингээ гэрчлэгээ авчихсан байсан юм байна. За тэгэнгүүт нь энэ одоо нэхэмжлэгч Air Market-ийн зүгээс болохоор юу гэж хэлдэг вэ гэд тэгэхээр 3 одоо ийм хуулийн үндслийг гаргаж ирдэг. За нэгдүгээрт иргэний хуулийн 27-гийн 3 дээр бол тий хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхурцсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй гэж заасан. За энэ тохиолдолд бол яг уу тий кирилл үсгээр ингээд нэрийн баталгаажуулалт олгодог. Тэгээ энэ бичлэлтийг нь харах юм бол арай өөр тий нэг нь AER нөгөөх нь AER гэдэг ингээд арай өөрөөр бичигдэж байгаа боловч эн чинь нэг талдаа яг ижил зах зээл бид нар үйл ажиллагаа явуулдаг ийм компаниуд байж таарад байна. Нөгөө талаараа нөгөө англиар нь бичээд үзэхээр эн чинь нөгөө air гэдэг л үг л яваад штэ тэ нэг үгийг л крил буулгахдаа хоёр өөрөөр бичсэн байна гэдэг чинь яг ижилхэн биш байгаа боловч эн чинь нэг ижил зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ бол бусдыг төөрөгдүүлэхээр байна. За тэгэхээр иргэний хуулийн 27-гийн 3-ыг зөрчиж байна. За хоёрдугаарт өрсөлдөөний тухай хуулийн 12-ийн 1-ийн 4 дээр бол усны барааны тэмдэг аж ахуй эрхлэгчийн нэр одоо зэргийг бол дур мэдэн хэрэглэх хуулбарлахыг хориглодог энэ заалтыг зөрчиж байна. Ижилхэн зах зээлд үйл ажиллагаа явуулж ийм ижилхэн нэр авсан байгаа нь бол ингэж бидний одоо аж ахуй эрхлэгчийн нэрийг бол хуулбарлаж хэрэгэлсэн үйл явдал байна гэж ингэж хэлдэг. За 3 дугаарт бол одоо нөгөө энэ хуулийн этгээдийн нэр олохтой холбоотой наривчсан журмыг Улсын бүртгэлийн ерхий газараас баталдаг. За энэ хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам дээр болохоор юу гэж заасан байдаг вэ гэхэд тэгэхээр хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй улсын хэмжээнд давхартаагүй байна гэдэг энэ заалт байгаа. За энийг бол зөрчсөн байна гэж ингэж 3 одоо хуулийн үндслэл хууль болон журмын үндслэл гаргаж ирээд ийм учраас одоо түрүүний 2 нэхэмжлийн шаардлагыг гаргаж ийна гэж хэлдэг. За хариуцагч Улсын бүртгэлийн ерхий газар бол ямар тайлбарыг өгдөг вэ гэд тэгэхээр за иргэний хуулийн тэр заалт иргэний хуулийн тэ нэг өөр хуулийн этгээдийн нэртэй давхартаагүй байх ёстой ижил төстэй байж болохгүй гэдэг дээр болохоор үгүй эн чинь нэгдүгürt өөрөөр бичигдэж байгаа. За хоёрдугаарт эн чинь говь гэдэг ийм одоо ялгархуйц ийм юу авж байгаа тий дахиад өөр ийм нэмэлт 2 үгнээс бүтсэн ийм нэр авж байгаа учраас эн чинь ялгаатай байгаамаа. За өрсөлдөөний тухай хуулийн тэр яриад байгаа заалт бол энэ тохиолдолд үйлчлэхгүй. Ягаад гэхээр энэ бол нөгөө өрсөлдөөнийг хангахтай холбоотой л энэ юу учраас энэ одоо улсын бүртгэлийн үйл ажиллагаанд бол хамаарахгүй гэдэг ийм тайлбарыг өгсөн юм билээ. За тэгээд 3 дахь читгэдийн тухайд болохоор ямар одоо энэ нэмэлт тайлбарыг өгсөн бэ гэд тэгэхээр энэ Air Market говь гэд энэ хоёр нэр чинь бичлэг болон дуудлагаараа бол ялгаатай. За мөн
нэмэлт одоо тайлбар өгөх юм бол лого бол ялгаатай байгаа. Өнгөний хувьд ч тэр одоо энэ дизайны хувьд ч тэр ялгаатай. Тэгэхээр бид нар бол ийм энэ аяр маркетыг хуулбарлах ч юм уу те нэрийг ашиглах зорилго бол ердөөсөө байгаагүй гэдэг ийм тайлбарыг өгсөн байнамаа. За анхан шатны шүүхийн шийдвэрлэл өгөөдүүлээ орцгоё. Мэдээж нэхэмжлэгч маань 2 шаардлага гаргасан учраас шаардлага тус бүр дээр нь анхан шатны шүүх бол хариу өгсөн. За эхнийх нь нөгөө Air Market говь ХХК гэдэг энэ хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингү болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлсэн. За ингэхдээ хуулийн этгээдийн нөгөө нэр баталгаажуулах журам дээр бол нэг ийм залт байдаг юм л та. Тэр нь энэ гадаад үг үсгээр илэрхийлэгдсэн хуулийн этгээдийн нэрийг кирилл үг үсгэж шилжүүлэн баталгаажуулна гэдэг ийм залт байд юм байна. За тэнгууд энэ маань юу гэсэн үг вэ гэж тэгэхээр энийг ингээд наривчлаад тайлбарлах юм бол яг нэг гадаад үг үсгийг бол кирилл бичигт хөрвүүлэхдээ яг нэг ижил одоо журмаар хөрвүүлнэ. За жишээлх юм бол англи юугаар air гэдэг те агаар гэдэг энэ үгийг бол кирилл рүү хөрвүүлэхдээ одоо air гэж нэг хөрвүүлээд нөгөө талд нь air гэдэг ингээ хоёр өөрөөр хөрвүүлэхгүй яг л нэг одоо ижлэр хөрвүүлнэ гэдэг ийм шаардлага бол байгаа юм байна тий. За тэгэхээр энийг ингээд аваад үзэх юм бол ердөөсөө air market говь гэд хэдий кириллээр өөрөөр бичиж байгаа ч гэсэн одоо яг энэ англи руу нь очиод үзэхээр нэг л одоо утгыг илэрхийлж байгаа учраас энэ бол ижилхэн байна гэж хэлж байгаа юм лээ. За тэгээд хэдийгээр улсын бүртгэлийн ерхий газраас говь гэдэг одоо үгийг ардаа ингээд бичсэн байгаа боловч за яг энэ зах зээлийнх нь хувьд аваад үзэх юм бол энэ хоёр компани нэг ижил зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгэхээр нэг ижил зах зээлд тэгээ ялангуяа энэ одоо аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани нэр нь ийм юугаар одоо газрын нэрээр бол хоорондоо ялгархгүй. Одоо говь гэдээ ардаа авсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр эн чинь ямар одоо юуг хүмүүст өгөөд вэ гэд тэгэхээр магадгүй энэ Air Market гэдэг нэхэмжлэгч компани говийн одоо говьд үйл ажиллагаа явуулж байгаа салбар нь юм шиг ингэж одоо хэрэглэгчдэд ойлгогдохоор байна. За тэгэхээр энэ бол яг ижилхэн биш боловч төөрөгдүүлэх үс гэдэг тэр шинжийг хангаж байна гэж ингэж хэлдэг. За тэгээд мэдээж нөгөө энэ одоо аж ахуй эрхлэгчийн нэртэй холбоотой маргаан учраас нөгөө олон улсын нэг гэрээ бол зайлшгүй энд яригддаг. Тэр нь бол аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц бол энэ аж ахуй эрхлэгчийн нэр болон ер нь энэ аж үйлдвэрийн өмчтэй холбоотой маргаанууд дээр ашиглагддаг. За энэ конвенцийн 8 дугаар зүйлд болохоор аж ахуй эрхлэгчийн нэрийг бол барааны тэмдгийн бүртгэлд орсон хэсгээс үл хамааран бүртгэлгүйгээр хамгаална гэдэг ийм заалт байдаг. Тэгэхээр энэ бол яг трейдмаркаар бүртгэгдсэн хэсгээс үл хамааран энэ аж ахуй эрхлэгчийн нэр чинь бол олон танигдаад зах зээл байр сууриа эзэлчихсэн ийм байгаа учраас энэ нэрийг бол бас дотоодын хууль тогтоомжийнхаа хүрээнд одоо хамгаалах ёстой гэж ингэж анхан шатны шүүх хэлдэг. За тэгээд эхний шаардлагыг нь бол ингээд одоо хангаал шийдвэрлэж байгаа. За хоёр дахь нь бол дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг даалгая гэж байгаа тий. За тэгээд энэ дахин энэ нэрээр гээд байгаа нь болохоор Air Market гэдгээ л хэлээд ах шүү байгаа. Тэр нь бол яг тодорхой биш байсан. За тэнгууд энэ нэхэмжлэлийн шаардлагыг бол шүүх хангаагүй. Яагаад вэ гэж тэгэхээр энэ нөгөө нэр баталгаажуулахтай холбоотой харилцаагч нь бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль за тэр улсын бүртгэлийн ерхий газараас баталж байгаа нэр баталгаажуулах журам зэргээр бол ингээд Монгол улсад зохицуулж байгаа. За энэ маргааны хувьд бол нөгөө маргааны үйл баримттайгаа холбоотойгоор тэг говь гэдэг нэрээрээ ялгархгүй гэж дүгнж байгаа боловч те магадгүй үйл баримт нь өөр байгаад те энэ хууль болон журмын хоригдлолтод хамаарахгүй бусдыг илт төөрөгдөлд оруулахааргүй одоо холбогдох шаардлагыг хангасан тохиолдолд бол магадгүй Air Market-ийн араас тодорхой үг залгаад хуулийн этгээдийн нэр авах нь бол авч болох юм байна гэж ингэж хэлж байгаа. Тэр нь бол илүү нөгөө хууль журмаараа зохицуулагдах учраас тэрийг шууд энэ шүүхээс ингэж хоригдол шийдвэрлэж болохгүй гэж хэлээд хоёр дахь хэмжээний шаардлагыг нь хангаагүй байгаа. За анхан шатны шүүхийн шийдвэр бол ингээд дуусж байна. За давтааллах шатны шүүхийн магадлал бол анхан шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүхийн шийдвэрийн нөгөө эхний шаардлагыг хангаад шийдвэрлэж гиснийг хүчингү болгочихж байгаа. За тэгвэл
Тэр нь юу гэсэн үг вэ гэж тэгэхээр нөгөө Air Market говь хийхээ компани хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингү болгуулъя гэдэг нэг хэмжлэлийн шаардлагыг нь хангахгүйгээр шийдвэрлэж байгаа гэсэн. За ингэхдээ юу гэж тайлбарладаг вэ гэж тэгэхээр энэ хуулийн этгээдийн нэр бол давхардаагүй байна. За тэгээд эн чинь нөгөө усын бүртгэлийн байгууллагын одоо бүртгэлийн үйл ажиллагаатай маргаж байгаа учраас усын бүртгэлийн байгууллага яг журмынхаа дагуу энэ нэрийг өгч үгүй юу гэдгийг л шалгах асуудал юм аа. За тэгэхээр усын бүртгэлийн байгууллага бол хаалт хийгээд үзэхэд ямар нэг байдлаар давхардаагүй араастаа тодорхой хэмжээний нэр үг аваад ингээд ялхарч байгаа ийм нэр байсан учраас журмынхаа дагуу олгоцсон юм байна. Тэгээд нөгөө талаас энэ Air Market говь ХХК гэдэг нэрийг авснаар Air Market гэдэг компани хуульчны ашиг сонирхол бол хөндөгдөөгүй байна. Ямар ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна. Тийм учраас нэг хэмжлэгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна гэж хэлдэг. За давтаалт тагшны шүүхийн тайлбар бол ийм. За тэгээд энэ маргаан маань бол хяналтын шатны шүүх дээр очсон. За хяналтын шатны шүүх бол юу гэж хэлсэн бэ гэж. Тэгэхээр давтаалт тагшны магадлалыг хүчингү болгоод харин анхан шатны шүүхийн шийдлийг бол зөвтгсөн. За ингэхдээ тухайн тохиолдолд бол тий Air Market гэдэг энэ гадаад англи үгийг кириллээр бол хэрхэн илэрхийлэхээсээ үл хамааран нэр бол адилхан гэж үзнэ. За тэгээд энэ нэрийн өмнө олон хойно өөр оноос нь нэрийг нэмснээр уг нь бол ялгагдах боломжтой. Гэхдээ энэ тохиолдолд говь гэдэг энэ бүс нутаг тэг байршил заасан үгийг оруулснараа бол энэ яг одоо энэ аль жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд бол бусдыг төрөгдүүлэхээр ижил гэж үзэхээр байна. Говь гэдгээрээ бол энэ тохиолдолд ялгархааргүй байна. Тийм учраас бусдыг төрөгдүүлэхээр ижил төстэй байгааг нь бол улсын бүртгэлийн байгууллага анхаарч үзэлгүйгээр нэрийн баталгаажуулалтын хуудас олгож хуулийн этгээдийг бүртгэсэн нь бол буруу юм а гэж үзээд за тэгээд анхаарчны шүүхийн шийдлийг зөвтгсөн буюу энэ Air Market говь гэдэг нэрийг одоо олгосон. За тэгээ энийг бүртгэсэн одоо тэр шийдвэрийг бол хүчингү олгосон. За хоёр дахь хэмжлэгийн шаардлагын хувьд бол мөн анхаарчны шүүхийн шийдлийг зөвтгсөн. Мэдээж одоо Air Market гэдэг үгний араас тодорхой хэмжээний нэр үг залгаад бол ингээд ялгагдахуйц байдал үүсгээд ашиглаж болох нь бол нээлттэй байна. За тэр нь илүү нөгөө хууль журмаараа улсын бүртгэлийн байгууллагын эрх хэмжээнд хамаарахаар байна гэж ингэж шийдвэрлсэн ийм маргаан байх нэ. За тэгээд мэдээж үүний дараа бол Air Market говь гэдэг энэ компани нь бол нэр лого могоогоо ингэж солиод явсан байх гэж бодож байна. За ингээд энэ хүрээд өнөөдрийн одоо яг шүүхийн шийдвэртэй хэсэг маань дуусч байна. Айгуу сонирхолтой баярлалаа. Гэтэ угаасаа айгуу төсөөтэй л харагдчихээн л та тий. Надад бол эхний хоёр хэсэг нь л төсөөтэй. Үнэхээр анзаарахгүй наадгүй маягаар нэг компани л гэж бодож бодохоор юм байна. Манай ч нөгөө мөсөө ялгагдахгүй гэж байгаа юм чинь тэгэл энэ хэмжээний эндүүрэл андууруулал айгуу баг наадах юм бистэй тий. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд ч гэсэн баг ижилхэн багийн төстэй. Тий. Тэгээд энэ дээр би нөгөө энэ бол яг нөгөө Air Market гэдэг энэ хэмжлэгч компани нь бол ямар нэг байдлаар нөгөө нэрээ болон логогоо трейдмаркаар бүртгүүлээгүй байсан болов уу гэж би зүгээр ойлгосон. Тэгээд нөгөө юутай трейдмарктай холбоотой нэг юм сонирхолтой бас зохицуултууд байдаг юм байлээ. Би энэ маргаан дээр бас ашигласан болов сонирхолтой байх юм байна гэж бодож исэн. Нөгөө барааны тэмдэг түгээмэл босныг тооцоолох гэдэг нэг ийм ойлголт байдаг. Тэгээд манайд бас журам нь байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэж тэгэхээр энэ маргаан дээр харахаар Air Market гэдэг компани чинь хэдийн 16 жил очил. За одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа компани шүү дээ тий. Тэгэхээр ингээ үйл ажиллагаа явуулаад мэдээж нэр нь ч танил болсон, логоч танил болсон. Ийм тохиолдолд нөгөө хэдий барааны тэмдэг бүртгэдэггүй байсан ч гэсэн манай үйл ажиллагаа нийтэд түгээмэл болсон. Энэ үйл ажиллагааг бол манай нэрээр ингээд хүмүүс мэддэгэ гэдгээ тооцоолж болд юм билээ. Тэгэхээр бол тэр нь ингээд бас илүү нөгөө барааны тэмдгийн хамгаалалтууд бас үүсээд явах боломж байдаг. Тэгэхээр манайхан бас тийм юм байдаг шүү гэдгийг мэдээд авчвал дараа хэрэг болж магадгүй гэж нэг тийм юм бодсон юм байна. Тэгээд нөгөөх нь болохоор бас нэг ийм юм ярэ гэж утчихсан нөгөө ер нь хуулийн этгээдийн нэр гэд ярихаар хуулийн этгээдийн нэр ер нь давхартаагүй нэр авахд одоо аягүй хүндрэлтэй болсон тий. Тийм одоо ч хэдэн мянган хуулийн этгээд байгаа юм те мэдгүй штэ бас л. Тийм тэгээд нөгөө бараг л 3-4
бараг л нэг өгүүлбэр болох нь холгүй тий компани нэрмээр болчих. Тэнгүүт тэрэн дээр нөгөө төрийн бус байгууллага дээр нэр авах бас айгүй хэцүү. Тийм шүү дээ. Төрийн бас байгууллагт ялангуяа нөгөө ийм шууд Монгол нэр орчуулсан тий одоо орчуулгын юунуудыг авдаггүй. Эсвэл яг нөгөө сүүлийн үед айгүй одоо инновац центр гэдэг ч юм уу тий одоо нөгөө нэгэнд орчуулагдаад хэвшсэн тэр үг хэллэгийг эсвэл нөгөө яг Монголд шууд буухгүй байгаа ч юм уу тий тэднийг ингээд нөгөө Монголд хэвшүүлсэн үг хэллэгээр нэр тэр үгийг орлоод авсан төрөөс байгууллагууд бол ер нь харагдчихлээ. Тэр тохиолдолд нөгөө хилцүүн хүрээлэн жилөө те тэр миндээс тайлбар авах хэрэгтэй гэдэг юм гэж ойлгосон шүү дээ. Энэ ингээд ийм утгатай Монгол ашиглагддгийг гэдгээр ч юм уу те. Манай нөгөө сонсогчд маань мэдэхгүй болвол компани дээр бол харьцангуй гайгүй нэрийн баталгаажуулалт авахд одоо нөгөө одоо чинь энэ air market гэдэг чинь гадаад үг шүү дээ. Тэрийг крилгүү хэлээд ингээд авчиж болж байгаа. Тэнгүүд төрийн бас байгууллагын хувьд бол ингэж болохгүй заавал нэг бол утга төгс Монгол одоо нэр байна. Нөгөө бол нөгөө ийм юу байх хэвээр Монгол хэлний тэр хилдүүн хүрээлэн билүү би нэрийг буруу хэлж магадгүй. Тэндээс одоо чинь инновац гэдэг үгийг хэдүүлээ бол инновац гэдгээр нь Монгол хэлэнд хилээд хэвшсэн шүү дээ тий. Тэгэхээр тэр шиг ингээд Монгол хэлэнд айгүй тогтсон үг орсон байх ёстой гэж шаардаад идэг. Угаасаа хууль нь нөгөө тийм учраас тэнгууд бидэд дээр өрн зүгээр гарч исэн асуудал нь тий. Бидэд ингээд жудиложи гэдэг нэг юм хийгээ яваад байна тий. Тэнгууд энэнгээрээ жишээ нь төрөмс байгууллагын нэр авъя гэд тэнгууд бид нар чинь бол ийм ашиг олох сонирхолтой одоо юу биш байгаа хгүй тий компани болчих гээд тэгэхээр ашиг олох сонирхолтой биш. Тэнгүүд зүгээр ийм нэг төрөмс байгууллага байж ий да гэж бодож жудиложи гэдэг нэрээрээ авъя гэхээр өгөхгүй гэдэг байгаа хгүй тий. Тэгээ утга төгс Монгол одоо төрөмс байгууллагын нэр байхын тулд баг өгүүлбэр болох гэдэг байгаа хгүй тий нөгөө янз янзын судалгааны хүрээлэн гэдэг гой нэрүүдийг ч айл хийзээ хүмүүс авцсан тий. Тэнгүүд ингээд хүн өгүүлбэрээр бараг төрөмс авалгын нэр авчиад идэг тий. Тэгэхээр энэ бол ийм шаардлагагүй санагдаад байгаа хгүй. Энэ яагаад гингүүд хариулт олдохгүй байгаа хгүй юу тий. Төрөмс байгууллага гой гадаад нэртэй төрөмсаараа байгалтай тий. Тэнгүүд юуг хамгаалах заавал одоо төрөмс байгууллага Монгол нэртэй байна гэдэг байгаа. Тэр цаана энэ зохицуулалтын зорилго нь хамгаалах гэдэг ашиг сонирхол нь өртөөсөө ингэж логикл харагдахгүй байгаа. Тэгэхээр ер нь бас энийг нэгнээр л яг нөгөө улсын бүртгэлийн байгууллагын төр бол төрөмс байгууллага чинь өөрөө одоо нийтэд ч юм уу бол гишүүдтэй үйлчлэх гэдэг одоо хэлбэрт байгаа даа шүү дээ. Тэмүүл манайд бол яг дийлэх тохиолдолд гишүүдтэй үйлчлэх бол дайлны мэрэгжлийн холбоод ч юм уу те байгууллагатай холбоод бусад тохиолдолд дийлэхтэй одоо судалгааны байгууллагч байсан, сайн дурын байгууллагч байсан, дийлэх тохиолдолд нийтэд үйлчлэж байгаа төрөмс байгууллагад тэнгууд улсын бүртгэлээс бол ер нь нөгөө төрөмс байгууллага гэдэг чинь өөрөө нийтэд олон нийтэд ингээд үйл ажиллагаа явуулахын хүрээнд дундаж ингээд Монгол иргэн одоо нөгөө дугаар хорооны иргэн дулмаа гэдэг шиг л хинт ч ойлгохдох тийм нэртэй байх ёстой л гэж бол үздэг юм байл л дээ. Тэнгүүд яг бидэд нөгөө өөрсдөө яг хүсэж байгаа гадаад нэрээ ч юм уу тий орчуулгаа жишээлбэл жудиложи гэдэг хүчиг гэхээр жишээлбэл тэрийг бол бид эдийн тайлбаргүйгээр өөргөө ойлгох боломжгүй байгаад байгаа гэдэг бол тайлбар өгдөг санагдчих. Миний санджаараас би нэг оюутан бахта нэг хүний одоо гуйлтаар нэг төрөмс байгуулж үзсэн байхгүй юу. Тэгээ тэр нь олон улсад аягүй тийм одоо танигдчихсан үйл ажиллагаанд хэвшчихсэн тийм төрөмс байгууллага нэр нь болохоор тийм Race for Success гэдэг нэртэй тийм одоо төрөмс байгууллагаас байхгүй юу. Тэгээ тэрний үйл ажиллагаанд болохоор ингээд хүмүүсийн хандвар цуглуулсан хувцсыг одоо яг тэр хувцас хэрэгтэй хүнд нөгөөд тэгээ тэр хүний ингээд ажлын ярилцлаганд бэлдээд аппликейшнийг одоо явуулаад яг тэр нь ингээд ажилд орох хүртэл дэмждэг тийм айгүй гоё юу н надад айгүй таалагдчихсэн үйл ажиллагаа. Тэгээд би яг тэрийг туслах одоо байгууллага үйл ажиллагаанд тусалж байхад яг жишээлбэл Trace for Success гэдгийг одоо шууд ингээд бидээс сонсонгууд айгүй гоё ингээд ойлгохтой байгаа. Тэнгүүд би ингээд энийг яг төрөмс байгууллагатай нэрийн баталгаажуулалт авах гээд орчуулгахдаа амжилтын төлөө гоцлоо энэ гэж байгаа байхгүй юу? Амжилтын төлөө гоцлоо ч юм уу тий. Ер нь айгүй жоохон ингээд сонир угаад тэнгүүд одоо монголчуулаад дүүрчлэе гэх юм бол бас яг тэр байгууллага утга алдах гэдэг байхгүй тий. Угаасаа тэр байгууллага хүсэн консалтинг байгууллага чинь өөртөө бас тэр нөгөө нэрийн хэрэглэх одоо тэр брендингийн юу тааш код модтой тааш тэрнтэй нэргээ зөрчилдөөд айгүй мангар болоод. Яг концепт нь угаасаа ингээд нэрэндээ яваад идэг. Тэгээ тэрийн жишээлбэл ингээд өгчлөчих гээд идэг. Тэнгүүт ингээд шууд орчуулангуйтаг тэгээл хүн харангуйч утгагүй л байгаа байхгүй тий. Амжилтын төлөө хувцлаа энэ төр гэдэг. Зөв хувцлал гэдэг төрөмс байгуулгаа байвал монголчууд бол одоо тэгээл амар сониноор л хүлээж авна шүү дээ тий. Энэ нь бол яг надад хэлж яад нэрийн баталгаажуулалтад танилцсан амар ихний түүх маань айгүй сонирмсан.
За тэр мөр юм тэгээд явандаа бас юм сайжрах тал руугаа тэг бас улсын бүртгэлийн үйл ажиллагаа ер нь аягүй тийм сайжрах зүгрүүгээ байнга явдаг гэж ер нь боддог. Тэгээд бид нар Мгм. бас ажил дээр гараад хамгийн түрүүнд бас ингэж олон дахин харьцдаг одоо улсын байгууллагын нэг те тэгээд ерөөхдөө бас Мгм. байнгын сайжраад явдаг дүрм журманч тэр ирээд нөгөө өөртөө бас ингэж шүүхтээр харьцагчаар татагтаад очдог учраас энэ кейсүүдээс айгүйх суралцдаг ер нь санагддаг. Тэгэхээр тэр мөр юмнууд Мгм. бол нөгөө явандаа зэгцрэх юмдаа байгаа хаа гэдэг шиг гэж бодож байна. Харин За тэгээд энэ үрээд өнөөдрийн дугаараа дуусах уу? тэгээд сонсогч нартай баярлалаа. Өөр сонирхолтой мэдээллүүдтэй холбоотой маргаан энтрээр таад мэддэг болж хуваалцаарай. Тэ? За тэгээд энэ хүртэл сонсон та бүхэнд баярлалаа баяртай. Баяртай.